За сайн байцгаана уу? Өнөөдөр бид бодол санааны мөн чанарын тухай ялангуяа хэрэггүй бодол санаанууд бидэнд хэрхэн нөлөөлж бидний дотоод оршихуйг хэрхэн халахалж байдаг тухай ярив. За ихэнх бодол санаа бол таны дотроо бий болгосон ертөнц байдаг. Нэгэсэндээ бид өөртөө л бодсон, өөрөө л харсан, өөрөө л төсөөлөлдөө төсөөлсөн тэрхүү бодол санаандаа ихэнхдээ хуурдаж амьдардаг гэсэн үг. Яг гар утасныхаа л тойрогт амьдраад хоорондоо амьд харилцаатай байж чадахгүй байгаа шиг бид нар яг бодлынхоо тойрогт л амьдраад илүү сайн сайхан зүйлийг мэдэрч чадахгүй байгаа юм шиг танд санагддаг. Бидэнд амьдрал нэгэн хэвийн санагдаад байгаа нь бидний бодол санаа нэгэн хэвийн байгаа учраас тэг санагддаг. Тэгвэл хэрхэн тийм биш байлгах талаар мөн бодол санаа гэж чухамдаа юу болох талаар цаашлаад ярилцгаая. Бодлууд юунаас үүсэт байна вэ гэвэл бидний итгэж үнэмшдэг тэдгээр зүйлс болон тухайн үеийн сэтгэл хөдлөл мэдрэмжээс үүсдэг байна. Хэрэггүй айдсууд таны бодлоор дамжиж таныг удирдаад дараа нь үйлдэл шийдвэрээр чинь дамжиж таны ирээдүйг удирдах гэж оролддгоо гэвэл та итгэхгүй. Бид нар альва зүйлээс санаа зовсон, айсан үед бидний бодлууд ирээдүйд амьдарч гомдол бухимдалтай дийлдсэн үедээ бид нар өнгөрсөнд амьдардаг. Нэг ёсондоо бид нар одоо цагтаа жинхнээсээ амьдарч чадахгүй байна гэсэн үг. Яагаад зүүн совин хөгжүүлэх сургалтаар эхлээд бодол санаатайгаа ажилдаг вэ гэхлээр элдв бодол санаатайгаа зууралдж байгаа хүн зүүн совингоо бүрэн дүрэн сонсож бодлоосоо ялгаж салгаж чаддгүй гэсэн үг. Бид нар илүү бохирдлоосоо салвал бидний бие ирүүлждэг шиг хэрэггүй илүү бодлуудаасаа салвал бидний зүүн мэдрэмж цэлэмдэг. Гэтэл бид нар яагаад одоо цагтаа амьдарч чадахгүй байгаа юм бэ? Нэг ёсондоо өөрийнхөө тархин дотор л амьдраад байна гэсэн үг. Их бодол санаандаа автаад дарагдаад яваад байгааг унтаа байдалд амьдарч байгаа буюу сэрээгүй байна гэж үздэг. Нэг ёсондоо дотроосоо сүнсэн сэрээд эхлэхээр маш их бодол санаанд дарагдмал амьдарч байгаагаа, утга учиргүй амьдраад байгаа, төөрч, будилж явж байгаагаа анзаарч яг өөрийнхөө амьдрахгүй байна гэдгийг мэдэрч эхэлдэг. Бидний дотоод оршихуй сэрээд эхлэхээр яадаг вэ гэхээр тэр хол газар бурхан оршдог биш. Бидний дотоод оршихуй өөрөө бурханлаг юм байна гэдгийг анзаарч эхэлдэг. Яг үнэндээ бурхан ч гэсэн өмнө нь бидэн шиг хүн байсан. Сүнс буюу дотоод оршихуй сэрээд эхлэхээр альва зүйлс харагдаж үзэгдэж байгаа шигэ биш гэдгийг бид нар ойлгож ухаарч эхэлдэг. Бидний өөрсдийн дотоод мөн чанар сэрэх үед бусад зүйлсийн мөн чанарыг анзаарч эхэлдэг. Мөн амьдралын альва нэг учрал, тохиолдол, жаргал, зовлонг үгүйсэгдгүй болж тэдгээрийн яг цаад учир шалтгааныг олж мэдхийг хүсэж эхэлдэг. Яг тийм гэж бодох нь хүртэл өрөөсгөл гэдгийг ойлгодог. Нэгсэндээ элдв зүйлд баригдмал биш болоод эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр элдвийн хэрэггүй бодол санаанаасаа ангид байж тэрийг ажиглж сурснаар бид нар альва зүйлээс ангид болж, альва зүйлээс баригдмал биш болж, үннийг харж, үннийг хайж эхэлдэг. Хүнд аз жаргал, амар амгалан байдлыг нь үгүйрүүлдэг хоёр зүйл байдаг нь өнгөрсөндөө харамсах, нөгөө нь ирээдүйд түгших хоёр юм аа. Бидний зовлон зүдгүүр гэж боддог зүйлс яг үнэндээ бидний тархинд л байдаг. Гомцсон үедээ бид нар хүмүүс бүгд худал хуурамч гэж бодож, атаархсан үедээ бусад хүмүүс өөрөөс нь илүү байхыг эсэргүүцэж, өөрт нь байхгүй зүйл бусад хүнд байгааг үзэн ядаж, талархсан хүмүүс нь бүх зүйл байгаад баярлаж, хайрлуулсан хүмүүс бүхнийг уучлмаар санагдаж, амьдралыг сайн сайхнаар харж байдаг. Тэгэхээр тухайн үеийн сэтгэлийн мэдрэмжээр бид нар альвааг бодож сэтгэдэг нь үнэн байх. Нэг ёсондоо бид альвааг зөвхөн өөрийнхөө өнцгөр харж түүндээ итгэх гэж хичээгээд байдгаа гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө өнцгийг зөв гэж хараад байх нь асар том хотод байрны ганцхан цонхоор тухайн орчныхоо нэгэн хэсгийг ширтээд хорвоо ийм л байдгаа гэж итгэхтэй адилхан. Яг түүн шиг бодол санаагаа ажиглаж сурнаа гэдэг нь одоо нөгөө хорвоо ертөнц ийм л байдгаа гэж харахаа болоод өөр хүмүүс, өөр үзэсгэлэнтэй газрууд бүхэл бүтэн ертөнц байгааг анзаарч эхэлнэ. Хэрвээ бид нар бодолдоо хит их автаад байвал
бодлынхоо боол нь олж, харин бодлоо ажиглаж сурснаар түүний мөн чанарыг таньж бодол санаагаа мэдрэмж гэх зүйлээр залж чадах бодлынхоо эзэн болдог. За тэгэхээр бидний элдвийн бодол санаа яг өнөөдрийн ярьж байгаа сэдв маань хэрэггүй бидрийг хуурдаг, дөнгөдөг, хүлдэг бодол санааны тухай ярьж байгаа болохоос хэрэг сайхан бодол санаа, эерэг сайхан зүйлс төр яг жинхэнэ үннийг олж харж байгаа альва бодлуудыг үгүйсгээгүй. Хэрэггүй бодол санаануудаар бид нар өөрийгөө хэрхэн халахалдаг вэ? Энэ тухай ярив. Өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэрч өөрийгөө олоогүй хүн бусдын тодорхойлолтоор өөрийнхөө үн цэнийг мэдрэх гэж хичээдэг. Жишээ нь чи миний сайн найз гэд хэлчих юм бол сайн найз байх гэж хичээдэг. Тэр хүнд байгаа өөрийнхөө үн цэнийг алдахыг хүсэхгүй, сайн найзанд байхыг хичээж, нөгөө талдаа тэр хүний итгэлийг, тэр хүнд байгаа өөрийнхөө үн цэнийг алдахаас айдаг. Олон хүн сайхан харагдаж байна гэж хэлвэл сайхан харагдах гэж хичээдэг. Нөгөө талдаа муу мухай харагдчихвээ гэж айж имэж явдаг. Нэгсэндээ сайн, мундаг байна гэд хэлчихвэл баясч, муу мухай байна гэд хэлэх юм бол гундаж, бусдын анхаарал өөр дээр чинь байвал өөрийгөө үн цэнтэй гэж бодож, хинч тоохгүй байвал хинч биш юм шиг санагдаад ганцаараа байж чадахгүй байгаа бол та яг хэн юм бэ? Өөр дотроосоо жинхэнэ өөрийгөө олж, өөрийнхөө ертөнцийг мэдэрч, өөрийнхөө юу хүсэж байгааг таньж өөрийгөө олох хэрэгтэй биш гэж үү? Бусдад байгаа өөрийнхөө үн цэнийг алдахгүй тулд бид нар бусдын хүлээлтэнд нийцэж, бусдын жишгийг дагаж амьдраад байдаг. Нэг ёсондоо нийгэмд бид нар хайрлагдахгүй байх вэ гэдгээс айсандаа өөрийнхөөрөө байж чаддаггүй. Бусдаас санаа зовж, бусдын бодол хүлээлтэнд тааруулж амьдрч байвал та өөртөө биш тэдэнд, тэр хүмүүст амьдрч өгч байна гэсэн үг. Бусдаас шалтгаалсан энэ их бодол санаа таныг өөрийн чинь дотоод ертөнц, өөрийн чинь мөн чанараас хэрэг холдуулж байгаа вэ гэдгийг та бодож үзнэ үү? Ганцхан өөрийгөө олоогүйгээс болж ийм их бодол санаа үүсдэг байх нэ. Эдгээр бодол санаанууд ихэнх нь таныг өөрийгөө хуурахад хүргэдэг учраас өөрийнхөө тухай үннийг таньж, өөрийгөө өршөөж уучлж, өөртөө итгэж, өөр дотроосоо мэдэрч байгаа үнэнтэй хамт дахин шинээр эхлэх хэрэгтэй. За дараагийн жишээ бол таны итгэдэг хүн чинь таныг гомдоогоод орхилоо гэхэд тэр хүнээс хүсэж хүлээсэн хүлээлт чинь нуран унж байгаа. Тэр хүнийг тийм гэж утсан итгэл үнэмшил чинь нуран ундаг учраас тэр хүнд өөрөө ирэхгүй гомдож та өнгөрсөнд амьдарч эхэлдэг. Өнгөрсөнд тань хийсэн хэн нэгний буруу зүйлийн тухай бодсоор байхад тэр хүн чинь таны талаар дурсахчгүй дуг нойрондоо тухтаая гэх чинь унтжээч ч болно. Тэр хүний тухай бодсон бодлууд таныг одоо цагт чинь байлахгүй, таныг өнгөрсөнд чинь амьдруулж байна. Нэг өсөндөө та өөрийнхөө удирдлагыг өөртөө биш өнгөрсөнд тэдгээр хүний гарт өгсөн байна гэж бодоод үзтээ. Тэгэхээр хэрэггүй бодол санаа давтаад байвал бусдыг хайрлах, өөрийнхөө дотоод үннээрээ байх, дотоод сайхан мэдрэмжээ олж авах энэ бүхнийг гомдол, бухимдал гэдэг мэдрэмжүүд хааж хязгаарлаж байдаг. Заримдаа бид нар боддог те, эрэгтэйчүүд ийм л байдаг. Эмэгтэйчүүд ийм л байдаг. Тэр хүн бол сайн хүн, энэ хүн бол муу хүн. Олон удаа бусдын бодлоор, бусдын үгээр өөрийнхөө итгэл үнэмшлийг нэгсэндээ бий болгосон ч гэдэг юм уу. Бүх эрэгтэйчүүд тийм л байдаг гэж бодоод байхаар бүх эрэгтэй хүмүүс тийм биш гэдэг итгэл үнэмшлээс холдож тийм болоод ирэхээр өөрийнхөө хүсэж исэн залуу багасаа боддог байсан тэр хүний олоход тэр хүнтэйгээ байх тухай итгэж үнэмшгэд өөрөө хэцүү болгоод эхэлж байгаа. Зарим хүмүүс бие холдохоор сэтгэл холддог гэдэг үгэнд итгэдэг. Гэтэл зарим хосуудын хувьд бие холдох тусам нэгнийгээ санаж өгүүлж, нэгнийхээ төлөө амьдарч улам асч байдаг. Тэгэхээр яг үнэндээ бид нар өөрсдөө бий болгосон тэр итгэл үнэмшлээ автаад тэр итгэл үнэмшлийн дагуу тэр тойрогтол эргээд яг жинхэнэ бодит байдал, жинхэнэ үнэнг, баригдмал биш зүйлийг бид нар ойлгож чадахгүй яваад байдаг. Зарим нь бол эр хүн өөлж болохгүй гэсэн үгэнд итгэдэг. Тэрүүгээр яваад, хатуу яваад
өөрөө дотроосоо мэдрэмжгүй зөөлөн биш болж эхэлж байгаагаа ч анзаардаггүй. Хүүхэдтэй эр хүн өөлдөггүй юм аа. Гэтэл таны хүүхэд тантай адилхан байх албагүй тийм ээ. Тэр дотроосоо уян зөөлөн бусдыг өрөвддөг байж болно, хайрладаг байж болно. Бусдад санаа зовдөг те. Бусдыг одоо зовоосоо гэж битгий хүсдэггүй ч юм уу. Эсвэл дотроо тийм ариун мөн чанартай байж болно. Тэр сайхан зүйл нь нэгдэж яхад чи юунд давилдаг юм бэ? Эр хүн өөлдөг юм аа гэж итгэж үнэмшүүллээ гэж бодъё. Эр хүн өөлж болохгүй гэсэн үгнээс болоод уйл бол бусдад дор үнэлэгдэнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр өсдөг. Түүнээс шалтгаалаад тухайн хүний үйл хөдлөл зан авирыг хүртэл удирддаг. Өөрийнхөө өөлж чадахгүй өссөн хүүхэд өөрийнхөө сэтгэлийн мэдрэмжийг барьж, хорж, хүлдэг болж өсөхөөр тэр хүүхэд дотроо өөрийнхөө нэгдэг асар олон зүйлийг хуримтлуулан хорьсон сэтгэлийн трауматай. Бусдад одоо өөрийгөө жишээ нь илэрхийлж, нээлттэй чөлөөтэй байж чаддгүй. Ямиг мэдэрч уйлж, өөрийнхөө баясч чаддаггүй. Тийм болж өснө гэсэн үг. Ийм болгож өсгөх нь үнэхээр зөв. Тэгэхээр хэрэггүй итгэл үнэмшлийг өөртөө болон бусдад суулгах байтугай хэрэггүй итгэл үнэмшилд одоо ч тэглсээр яваан биш үсттэй. Ямарваа нэг хэрэггүй итгэл үнэмшлүүд таны дотор хайрлах, мэдрэх, уучлах зэрэг жинхэнэ тийм сайн сайхан чанаруудыг чинь халахалж дарж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн гэдэг гайхамшигтай бодгал юунд ч баригдмал биш байж бүрэн дүүрэн хөгждөг. Харин таныг баригдмал байлгаад байгаа тэр зүйл бол хэрэггүй сэтгэлийн мэдрэмж, хэрэггүй итгэл үнэмшлээс үүссэн элдвийн хэрэггүй бодол санааны хүлээс юм. Тэгэхээр биднийг нэг газарт нь гацаадаг зүйл бол бидний бодол санааны худал итгэл үнэмшил. Өөртөө бий болгосон, зохиосон ирээдүг мэдэхгүй мөртлөө ирээдүйд ингэх бах, тэгэх бах гэчгээс айж санаа зовдөг. Нэг бол өнгөрсөндөө ингэсэндээ тэгсэндээ гэд тэрэндээ баригдаж зуурагдаж амьдрнаа гэдэг бол бидний жинхэнэ амьдрал биш. Альва юм цаагаараа яг юу вэ гэдгийг сүнс зөм мэдрэмж хэлдэг. Харин наагур нь юу болоод байгаа дээр л буюу бид нар тархин дээрээ л төвлөрдөг. Заримдаа бид нар ингэхгүй л болохгүй, тийхгүй л болохгүй. Өнөөдөр ингэх хэрэгтэй, маргааш тэгэх хэрэгтэй гэд өөрийгөө бодлоор ташуурдаж, хүчилж амьдардаг. Таны хийж байгаа тэр зүйл таны яг чин сэтгэлийн угаас хүсдэг зүйл ч юм уу? Тэр зүйлээрээ та бусдад тустай зүйл энэ хорвоод сайн сайхан зүйл хийж эсвэл тэрэнд хувь нэмэр оруулж байгаа юу гэдэг чинь эцэстээ чухал болдог. Яг олонний дунд бид нар санаандгүй нэг алдаа гаргаад санаа зовлоо гэж бодъё тий. Тэгэхэд бодол санааны их хайцтай хүн бол шүнжэнгөө тэр хүмүүс намайг буруугаар бодоогүй байгаа. Би муухай харагдчихаагүй байгаа. Тэр үед намайг юу гэж утсан бол яасан бол одоо би өөртөө тахижил тэхгүй. Ингээл баах юм бодоод хонж байгаа ч гэсэн яг үнэндээ тэр хүмүүсийн хувьд бол нэг тийм чухал зүйл биш байдаг. Зүгээр л хараад өнгөрсөн, зарим нь гайхаад өнгөрсөн. Тэгэл нэг 2 3 удаа эргцүүлж бодсон байх хамгийн дээдл нь. Тэгэл өөрсдийнхөө л ажлыг бодож байгаа. Өөрсдийнхөө өөр зүйлд төвлөрнө. Таны тухай бодсон хэрвээ бодсон бол тэр нь аль хэдийн алга болно, мартагдана баг эргээд санахчгүй. Хүмүүс намайг буруугаар бодчих үедээ гэж боддог бодол ихтэй тэхлэхээр өөртөө зөв байсан ч, өөртөө таалагдчихсэн ч сайн ханддаг хүнээсээ харилцаа холбоогоо таслахгүй тулд тэдний хүлээлтэнд тааруулж амьдраад байдаг. Энэ бол хүнд буруугаар бодогдохыг гэсэн айдас. За удаан уулзаагүй найзыгаа санаад яваад очие гэж бодлоо, уулзъя гэж бодлоо. Найзтайгаа байсан сайхан дурсамжууд бодогдоод ойрын үед холбоо бариагүй. За одоо нэг уулзъя да. Найзыгаа санаад байна тийм ээ. Гэт очие гэхлээр за дараа болъё. Нэх намайг гэдгүү юм чин дээ. Одоо бараг намайг мартсан байлгүй дээ. Би ингэж бодож байгаа болохос тэр намайг ингэж бодоогүй байлгүй дээ. Санахчгүй, дурсахчгүй байгаа байлгүй те. Энэ сөрөг бодлууд орж ирж байна тийм үү? Энэ бодлуудтай дарагдаад найзтайгаа холбоо бариагүй явчлаа. Тэгэхэд тухайн үед найз нь
хэцүү байдалд орчоод найзыгаа маш их санаж өгүүлж исэн байж болно. Тэгэхээр хэрэггүй бодсон энэ хитгэн бодлосоо болж бид нар хоорондын сайхан харьцаандаа хүртэл өөрөө саад хориг тавьж яадаг гэдгийг бид нар бодоод үзэх хэрэгтэй. Хэрвээ таны бодол санаа таны сэтгэл зүрх хайрыг үүсгэж байвал та битгий итгээрэй. Олон хэрэггүй айдсууд, санаа зовнилууд асар их зүйлийг бодуулдаг. Энэ бодож байгаа бодлууд биднэрт өчүүхэн төдийд сайн сайхан зүйлийг яг үнэндээ авчирдаггүй гэвэл үгүй. Энэ зүйлүүдээсээ болоод бид нар жинхнээсээ өөрийнхөө амьдарч, өөрийнхөө бусдыг хайрлаж, өөрийнхөө үнэнд нэгдэж, аливаа зүйлийн сайн сайхан, аливаа зүйлийн үнэн учир мөн шалтгааныг бид нар жинхнээсээ харж чаддаггүй. За ажилласаа гарахаас ихэд айдаг хүн байлаа гэж бодъё. За өнөөдөр санаандгүй ажил дээр алдаа гаргаад түүндээ ихэд санаа зовж харамсаж бодож байгаа гэж бодъё. Дарга энэ тухай мэдчихээгүй байгаа. Би эндээс гарч болохгүй. За манай дарга уг надад гайгүй л ханддаг да. Би ажлаас гарчих юм бол миний амьдрал тэгэл дуусна. Надад энэс өөр хийж чадах юм байхгүй. Ажил дээр гаргасан алдаагаа нуух уу эсвэл аятайхан тайлбарлах уу яах уу? Энэ ажлаас гараад би хаана очих юм бэ? За энэ бүхнийг бодсоор байгаад гэртээ ирлээ. Гэтэл ээж нь сайхан хоол хийчихсэн хүүгээ хүлээгээд өнөөдөр хүүтэйгээ нэг хамт кино үзье да. Өнөөдөр хүүтэйгээ нэг хамт гадуур гаръя да. Өнөөдөр нэг сайхан хамт бай да гэд бүх зүйлийг сайхан бэлтчихсэн хүлээжээ. За тэгэн гот нөгөө хүн хоолоо хамттай байсан өгөөч мэдгүй ээж нь хамт кино үзье гэж яхад ээжтэйгээ хамт цагийг ч өнгөрөөж чадахгүй ээжигээ юу н байгаагүй гэж анзаарахгүй нөгөө л ажиллаа бодоо тийм ээ яах вэ одоо тэгээд ажилласаа гарч л болохгүй гэд бодоод байгаа шүү дээ. Тэгээд ээж нь хүлээсээр агаад хүүтэйгээ хамт байж чадахгүй хүүгээ харсаар агаад хүлээсээр агаад хүү нөгөө ажиллаа бодсоор агаад тэр хоёр тэгээд унтаад өглөө. Маргааш өглөө яарад гараад явлаа. Яг үүндээ бид нар ингэж л амьдарч байгаа. Тэр хүний тухайд ээжтэйгээ хамт байж ээжийнхаа хийсэн сайхан хоолыг тухтай сайхан идэгч завдалгүй нэгсэндээ ээжтэйгээ хамт одоо цагтаа бүрэн амьдрахгүйгээр зөвхөн ирээдүйд санаа зовж санаа төгшиж амьдралынхаа нэг хэсэг хугацааг өнгөрүүлж байгаа. Бид нар яг үнэндээ болвол маш олон удаа ингэж элдвийн зүйлс бодож амьдарч байгаа учраас яг одоо цагтаа байгаа үн цэнтэй, хайртай, сайн сайхан, гайхамшигтай тэр зүйлүүдийг хэрэггүй бодол санаанд автж байгаа учраас бид нар олж харж чаддгүй, мэдэрч чаддгүй ингээд яваад идэг. Одоо ажилтай байна, зөндөө юм байна, инээ тэрэ гэд баг өөдөөс нь те яг үнэндээ тэр хүн тайван байгаад ээжтэйгээ сайхан хоол идээд ярилцаад ээжтэйгээ нэг сайхан кино үзээд тайван сайхан тэр киног үзэж байхдаа тэнчэнээс маш зөв зүйлийг олж мэдэрч маш зөв зүйлээ авах байсан нь тухайн бодол санааны айдсын санаа зовнилын тойрогт тэгэл өнгөрдөг. Тэгэхээр амьдралд байгаа боломжуудыг бид нар айж байгаа санаа зовж байгаа элдв зүйлээрээ бид нар өөрсдөө олж хардаггүй хажуугаараа өнгөрүүлдэг. Яг үнэндээ ийм байдалтай бид нар амьдарцгаасаар явж байна. Хүн гэдэг амьтан харамсаж ухаардаг амьтан биш. Яагаад харамсалд агуулад байгаа вэ гэхлээр хэрэггүй бодол санаандаа удирдлагаа өгч одоо цагтаа байж чаддгүй учраас л харамсах зүйл хийгээд байгаа гэсэн үг. Зарим хүмүүс юу гэж боддог вэ гэхээр ирээдүйд хайртай хүмүүстэйгээ сайхан амьдрахыг хүсээ те. Одоос та ажиллаа хийгээд ирээдүйд л та мөнгөтэй болоод хөрөнгөтэй болоод за тэгэл л та хайртай хүмүүсээ жаргаандаа гэж боддог тийм үү. Тэгээ ирээдүйд үнэхээр хайртай хүмүүстэйгээ сайхан амьдрахыг хүсчээвэл зүгээр л одоо цагуудыг аз жаргалтайгаар өнгөрөөгөөд байвал та бүхний ирээдүй аз жаргалтай бол. Бид нар ч одоо нэг рүүгээ те за яасан бэ? Юу вэ? Ажил аваарцсан байхад ч баг юу тэгэх мантай.
хайртай эхнэрээ, хайртай хүүхдүүдээ аз жаргалтай амьдруулахын тулд зүтгэж байгаа залуу ирээдүйд бүх зүйл сайхан болно гэж итгэж зүтгэж байгаа. Мэдээж ирээдүйд бүх зүйл сайхан болно. Гэхдээ та бүхний одоо цаг яах юм бэ? Бид нар заавал элдвийн бодлоос жоохон ангид байж одоо цогтой тайван сайхан байдлыг дотоод өөрийнхөө мэдрэмжийг мэдэрч зүүн совингоо ажиглаж түүнийг дагаж амьдрах нь энерги ертөнцийнхээ хуулинд хамгийн зөв зүйл. Ирээдүйд сайхан болноо. Ирээдүйд сайхан амьдарцгаанаа. Ирээдүйд хайрлнаа гэж тийм юм хизээч байхгүй. Зүгээр л одоо хайрлаад, одоо мэдрээд, одоо ч гэсэн сайхан байж болно. Заавал мөнгө төгрөг инээ тэрэ байхгүй ч гэсэн хин хинтээ байгаа нь хамгийн чухал гэдгийг хүн болгон ойлгосоо гэж би хүсдэг. Одоо цагаа хамт өнгөрүүлэхгүй байгаа. Зөвхөн ирээдүйд сайн сайхан болно гэсэн тийм харилцаа бол ихэнхдээ харамсал авчирсан байдаг гэдгийг та бас амьдралдаа нэг биш удаа анзаарсан байх. За тэгэхээр эдгээр жишээнүүдээр хүн элдвийн зүйл бодож, тарчилж, тэрэндээ автаж, итгэж ингээд өөрөө бодлын ертөнц зохиогоод тэрнээсээ шалтгаалаад амьдарч байгаа. Ирээдүйд бүх зүйлээ бодол санаагаа тэнд аваачаад тавьсан. Нэг бол өнгөрсөндөө бүгднгийн тэнд аваачаад ингээд ахтлаар яг жинкнээсээ амьдрсан болохгүй. Асар их олон бодлуудыг бодоод ингээд явж байхдаа өөрийгөө хуурж байгаагаа мэддгүү. Яг жинкнээсээ өөрийнхөө дотоод үннээрээ, дотоод сайн сайхнаараа, дотоод мэдлэгээрээ хүртэл бид нар амьдрахгүй байгаа гэдгийг ойлгох нь хамгаас чухал. Яг үнэндээ бид нар бүгд дотоод өгөгдөлтэй, зүн бэлэгтэй, зүн совинтой, дотоод мэдрэмжтэй тэр доторх оршихуй мэдрэхүүгээрээ альвааг ялгах, салгах, тэрнээсээ ухаарл авах, өөрийнхөө сайхан бүх зүйлийг, өөрийнхөө сүнсний өгөгдлийг хүртэл одоо нээж хөгжүүлж, асар олон зүйлийг хийж бүтээж, өөрийнхөө бусдыг хайрладаг, бусдыг ойлгодог, ертөнцийг ойлгодог тэр сүнслэг мөн чанараа дотроосоо ухаарлаа бид нар нээх нь хамгаас чухал. Заримдаа бид нар юмд санаа зовж, яарч, айж, төвшөж яваад шийдвэр гаргачихад дараа нь яг тэгдэг байжтэй, ингэдэг байжтэй, ууг нь бодогдоод байсан юм. Тэгэд яасан бодолдоо автаад, айцтай автаад, санаа зовнилдоо автаад гаргасан бидний шийдвэр яг зөв байгаа ондоггүй, зөв шийдвэр болдоггүй. Тэрний оронд бид нар хэрвээ тайван байгаад бодол санаандаа автахгүй болж сураад өөрийнхөө дотоод оршихуйтай холбогдоод сурчсан хүн ямиг тайвнаар бодож, бясалгаж, зүүн совингоо дагаж хамгийн зөв шийдвэрийг гаргах боломжтой болно. Тэгвэл хэрхэн тийм болох вэ? Хэрхэн яаж энэ их хэрэггүй бодол санаанаасаа ангижирч тэр өөрийнхөө доторх зүүн бэлэг, өөрийнхөө доторх сүнс буюу дотоод оршихуй гэж ямар зүйл байдаг? Тэрнийхээ мэдрэмжийг хэрхэн авах юм? Тэрэндээ хэрхэн төвлөрдөг болох юм? Зөвхөн өөрийнхөө зүүн совингоор үннийг харж, түүнийг дагаж өөртөө итгэж амьдрдаг болохын тулд юу хийх ёстой вэ? Яавал би суралцах хэрэгтэй вэ гэвэл та манай галт зүрхний зүүн совин дотоод мэдрэмжээ хөгжүүлэх анхан шатны сургалтыг сонирхоорой гэж та бүхэнд зөвлөе. Анхан шатны сургалтанд хамрагдаад энэ бүхэн яг юу вэ те? Одоо энэ бодол санаа, зүүн совин, өөрийн дотоод мэдрэмж энийг хөгжүүлэх гэдэг нь ямар байдгийг, өөрийн минь дотроос ямар мэдрэмж төрж, ямар ухаарл байдгийг би юун дээр төөрөөд яваадсан энэ бүхнийг яг үнэхээр боддоор мэдэрч мэдхийг хүсэх юм бол за мөн хайртай дотны хүмүүстэйгээ хүртэл харьцахдаа элдвийн бодлын хаалт саад байхгүйгээр амьдралдаа өөрийнхөө бодолд тээглэхгүйгээр амьдрахыг сурахыг хүсэж байгаа бол та манай сургалтыг зориорой. За үүнээс гадна хүнд альва нэг сөрөг эрчим нөлөөлөд эхлэхээр өөрөө ирэхгүй элдвийн бодол санаанд автах, элдвийн сэтгэл хөдлөл үүсэх, бухимдах ч гэдэг юм уу те. Энэ бол мөн энергиэс үүсдэг учраас
манай сургалтаар энерги эрчимийн заслууд бүгд явагдана. Энэ мөн манай сургалтанд багтсан байгаа. За мөн бидэнд өөрсдийн төрлөх заяагдмал сүнсний өгөгдөл чадвар гэж байдаг. Сургалтанд хамрагдсан хүн болгонд сүнсний өгөгдлийн үзлэг багтсан байгаа болохоор сургалтанд орж ирж байгаа хүн болгоно өөрийнхөө сүнсний өгөгдлийг мэдэж авах боломжтой болно гэсэн үг. За мөн сургалтын хугацаанд тухайн өөрийнхөө сүнсний тэр өгөгдөл, чадвар, хүч тэрийгээ тэгвэл хэрхэн хөгжүүлэх, тэрнтэйгээ хэрхэн ажиллах, хэрхэн түүнийг нээх, хэрхэн удирдах талаар олон төрлийн зөвлөмж, хичээл, ухаарал, арга барил энэ бүхнийг зааж сургадаг байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та манай галт зүрхэн пэйж хуудасны чатаар холбогдоод лавлаад асуугаад яваарай. За ингээд сургалт маань утгагүй эхлэн та бүхэндээ амжилт хүсье. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.